За энэ өдрийн мэндийг хүргье. За нэгдүгээрт яг энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Төсөвдөр тавиулахын тулд хөгжлийн бодлого төлөвлөгөөний хуулийн хүрээнд гээд энэ төлөвлөлтөн дээр санал оруулаад дуралдаад байгаа гэдгийг та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газар өөрөө энэ дээр хариуцлагатай баймаар байна. 2027 оныг одоо ямар жил болгож зарлаж байгаа. Тэргүүлэх жил нь юу юм? Нин тэргүүний зорилгууд нь юу юм бэ гэдгээ хэлээд энэ жилийн төсөв хөгжлийн төлөвлөгөөнд ийм тэргүүлэх зорилтуудын хүрээнд гишүүд ингээд саналаа өгөө гэж хэлэхгүй бол гишүүн болгон тойргийнхаа саналыг өгнө шүү дээ. Энэ гишүүдийн буруу биш. Цаана байгаа сонгогчд бол ийм зүйлийг өгөө гэдээ албан бичгээр өгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээрт энэ хуулийг өөрчлөе гэж байгаа. За хоёрдугаарт нь энэ эдийн засгийн хөгжлийн яамныхан нэг хариуцлагагүй байна. Шулуухан хэлье. Одоо ингээ энэ лоббитой ингээ төслөө оруулдаг ийм байдлаар улс орон хөгжихгүй. Хин ажлын хэсэгт ойрхон байгаа нь ингээд саналаа хавчуулаад байх юм бол энэ улс оронд зөв зүйтэй газраа хөрөнгө оруулалт явахгүй. Та бүхэн яах ёстой юм бэ гэхээр энэ дэлгэцэн дээр шударгаар энд сургууль барья гэвэл энд үнэхэр сургуулийн хүртээмж байхгүй байна гэдгийг харуулъя та. Энэ зайлшгүй юм а гэдгийг харуулах юм бол гишүүд ойлгоо шууд дэмжинэ. Үнэхээр энэ Увс аймгийн малчин суманд сургууль хэрэгтэй гэвэл бид нар дэмжээл явна. Ийм байдлаар одоо нийслэл төсөв баталдаг байсан. 12-оос 16 оны хооронд. Төлөөлөгч болгон лобби хийх энэ байдлыг бид нар хязгаарсан. Дэлгэцэн дээр шууд датаг нь өглөө уучлаараа энэ хорон дээр чинь цэцэрлэг хангалттай байна. Цэцэрлэг барих бол одоохондоо шаардлагагүй байна гэд явуул та. Ийм байдал руу оруулж болохгүй мүү гэдэг ийм асуултыг асууя. За ажлын хэсгийн 3 номерын микрофоны. Гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 10-ын 2-т бол заасан байгаа. Санхүүжилтийн их үүсвэрээ тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг бас тооцсон, хариуцах эзэнтэй, техник эдийн засгийн үндэслэл зураг төсвөнд батлагдсан, тухайн жилдээ хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг эренбэлнэ гэдэг. Тэгэхээр яг энэ шаардлагынхаа дагуу төсвийн 36 ерөнхийлөн захирагчдаас эх онд одоо хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн жагсаалт болгоноор нь эдийн засгийн хөгжлийн яам энэ оны 1-р сард авсан. Тэгэхээр одоо төсвийн ерөнхийлөн захирагч болгон энэ дээр ирэмблэлтээ хийсэн гэсэн үг. Энэ хийсэн ирэмблэлтээс нийтдээ манад 669 одоо төсөл хөтөлбөр арга хэмжээний санал ирсэн. Энэ 669 одоо хөтөлбөрийн саналын дүн нь бол 22.3 их найд байсан. Үүн дээр эдийн засгийн хөгжлийн яам эргээд одоо тэр ирэмбтэй холбоотойгоор буцаж төсвийн ерөнхийлөн захирагчид ажлын хэсэгт бүгдээрээ тэр уулзаж ярилцаад үүнээсээ 310-ыг сонгож авсан. 124 төсөл 186 арга хэмжээг. Одоо энийг хийх хугацаанд бид нэр 4-5 удаагийн хилцүүл хийсэн бусад холбогдох бүх яамттай нь одоо уулзаж ярилцаад үүн дээр 15.3 их найд төгрөгийн 310 төслийг 2027 онд санхүүжүүлэх боломжтой байна гэд. За үүнээс 2.2 их найд нь улсын төсвөө санхүүжих боломжтой. Бусд нь гадаад зээл, дотоодын хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгө оруулалт, төр хувийн хөвшлийн одоо түншлэл, гадаадын тусламжаар одоо хийгдэх боломжтой юмаа гэсэн энэ одоо ажлуудыг хийж оруулж ирсэн юм аа. За таны асуусан 2 дугаар асуултын хувьд бол эх онд засгийн газраас эрчим хүчний салбар, эрүүл мэнд, хүний хөгжлийн одоо чиглэлээр явуулах үйл ажиллагааг нэлээд онцолж байгаа бөгөөд засгийн газрын зарласан 4 чөлөөлтийн хүрээнд тэр дундаа эдийн засгийн одоо чөлөөлөлт, эрх зүйн боломж чөлөөлөлт, ногоон хөгжил, мөн авилгалын эсрэг чөлөөлөлт гэсэн энэ одоо арга хэмжээнд энэ бодлогын хөтөлбөрөө 2027 оны бодлогын хөтөлбөрөө чиглүүлж багцлж оруулж ирсэн байгаа.